Айдас Women самуун төрөгдөл Чарльз Оливеригийн гар хөл нь мдээгүй болж байлаа. Энд чинь юу болж байна вэ? Тэр бараг л босох боломжгүй байсан. Гэхдээ тун хачин тэр тийм байдалд үлдэхийг хүсээгүй. Юу вэ гэхлээр тэр амьдралаа ийм байдлаар үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Макс Холлоуэйтэй хөнгөн жинд чансаа ахиулах тулаан хийхэд тэр хожих магадлал их байсан ч бүх зүйл буруугаар иргсэн юм. Хүн бүр Чарльз Оливеригийн төлөө залбираасаа гэж хүсэж байна. Энэ бол бидний хийж чадах зүйл шүү дээ. Оливер бол хаби бас тийс өөр шүү дээ. Цаг нь ирэхээр Оливерыг ялахын нэгэн гараад л ирнэ. Тулаан бол ширүүн зүйл. Гэхдээ үүнийг болж болно. Тэр өмнө нь энэ тоглоомноос гарах талаар бодож байсан. Түүний ганц найдвар бол гэр бүлээ ядуурлаас гаргах байлаа. Бид авилгалд идэгдсэн усад амьдарч байна. Юу гэж бидэнтэй хог хаягдл мэтэл харьцдаг. Годомжинд хин нэгэн халдлагад өртөн гэдэг бол хэвийн үзэгдэл болсон мэт. Энэ үйл явдал манай ойролцоох хүршид тохиолдсон юм. Цагдаа болон энгийн иргэд хоорондын ашиггүй тулаанууд өдөрт 5 юм уу 6 хүн цагдаа нарт алуулах жирийн үйл явдал болсон. Цэргийн хүч улам өсч байв. Засгийн газар цэргийн удирдлагын хүчийг нэмэгдүүлсээр бүхэлдээ дайны уур амьсгал дэгдэв. Энэ бол тэр орчинд үсч хүмүүжсэн өөрийн биеэр жинхэнэ зовлон шанал тарчлалыг туулж өнгөрүүлсэн залуугийн түүх юм. Тийм ээ. Энэ бол UFC холбооны аваргын түүх. Хизээ өхөн гэж хэнийг нэг хайж, хизээ өхөн гэж хүмүүсээ сайж, хизээ өхөн гэж дургуун хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж, хизээ өхөн гэж бусдынхаар байх ёстой бэ? Чи маргааш байхгүй гэж мэдэн шүү дээ. Оливерыг 10 настай байхад эмч түүнийг хизээч бусад шиг энгийн амьдарч чадахгүй гэж хэлсэн байдаг. Зүгээр л цаг хугацаа өнгөрч улир солигдсоор би тэсхийн аргагүй аимшигт өвчин шаналлыг мэдэрдэг байлаа. Тэр өвдөлтийг би биеийнхээ бүх хэсэгт мэдэрдэг байсан. Тэрний цусны шинжилгээгээр тэр жовелин артритис гэх өвчтөд бас зүрхний маш том шуугантай сонсогдож байсан. Эмч хэлэхдээ түүнийг хизээч бусад хүүхчиг хөл дээр зогсоод хөл бөмбөг тоглож чадахгүй гэж хэлсэн. Миний аав нэгэн зэрэг 2 ажил хийдэг байлаа. Ээж минь бас адилхан 2 газар ажиллана. Ажлаа тараад ирээд л миний хажууд намайг асардаг байсан. Миний ээж аав хоёулаа уншиж бичиж чаддаггүй. Түүний ээж хэлэхдээ түүний орны хажууд эмнэлгийн шалан дээр унтаад өглөө сэрдэг байв. Өглөө 5 цаг сэрээ шууд ажилдаа гарна. Оройн эмнэлэг дээр буцаад ирнэ. Зарим тохиолдолд нэг мэдэд гэртээ хараагүй 1 сар болчихсон байдаг. Би эмнэлгийн гадаа салхинд гарах үедээ ааваа би хэвийн хүүхэд биш болохоор удахгүй өгөх үү гэж асуудаг байлаа. Чарльз эмнэлгээс гарах үед түүний ээж бүх зүйл буруугаар эргэхгүй л гэж айдаг байлаа. Юу гэж ээж минь тухайн үед маш их санаа зовдөг байлаа. Зөвхөн хүүгийнх нь эрүүл мэнд хэрхэн цаашаа өрнөх бол гэдэг дээр шүү дээ. Бразил улсад Америкаас 10 дахин их тоотой Африкийн боолууд илгээгдсэн байна. Боолчлын нийгмийг хааллах үед улс даяар хүмүүс бүлэглэн газар нутагт замбраагүй тархан сууршив. Үндсэндээ хот дотор дахин хот байгуулагдаж байв. Цахилгаан дамжуулалт бол үнэндээ хулгайлаханд хулгайлж замбраагаа алдаж байсан. Энэ нь ойролцоогоор 1000-аас илүү боолууд ийм байдалтай амьдарч байсан гэсэн тооцоо бий. Үнэндээ би энэ байшин төрж өссөн. За залуусаа тийгээр дотогшоо орж байшинд юу байгааг харцгаая. Бидэнд ямар ч мөнгө байдаггүй байлаа. Энэ бол манай галт тогооны өрөө. Ээж минь энд зогсоод бидэнд сайхан хоол хийж өгнө. Тэр цаана байгаа нь манай угаалгын өрөө нэг том биш л дээ. Гэхдээ бидэнд бол болоод л байдаг юм. Бид хизээж үсэж байгаагүй. Бидэнд байсан бүх зүйл бол юм. Тэгэл 3 дахь хуваагт өглөөний хоолнд бидэнд хавч байгаа мангрууд дах арын гудуунд байх аавгахаас авчирсан юм. Би хизээж үсэж байгаагүй. Аав минь хизээж үсгөөгүй. Аав минь хэлэхдээ аав налид юу мэдчихсэн л гэдэг. Гэхдээ үнэндээ тийм биш. Тухайн үед би ээж аавдаа хизээж гомдлож байгаагүй. Миний ээж аав бол миний жинхэнэ баатрууд. Яг энд зогсоод бид доош хардаг бай үнэхээр ойрхон харагддаг. Гэхдээ алхаад очих гэхлээр маш хол. Ядуусын хороол нь өөр ингэсэн хуультай хэрэв чи дээрэмчдийн хуулиас холуур бай гэвэл намгүй амьдрах ёстой. Мэдээж амьдрал арай дээр байгаа давхар бол дээрэмчдийн үндсэн бай. Чи хэдэн наснаас энэ ажлыг хийсэн бэ? Магадгүй 17 настай байхаа. Тухайн үед чамд арай өөр сонголт байсан болов уу гэж чи боддог уу? Засгийн газар олигтой зүйл юу ч хийгээгүй шүү дээ. Миний бодлоор чи хаанаас ихтэлтэйгээ тун сайн мэддэг юм байна. Бас чи өөрийнхөө олон найзуудаа замаа алдаж байгааг харсан уу? Маш олон жаахан хүүхдүүд гинт хэрэгт холбогдож байна. Зарим нь гудамд дээрэм хийж, зарим нь донтогчд болцоож байна. Тэд хар тамхины 8-нд оролцож байна. Тэр миний ээжийн санааг зовоодаг байсан зүйл тийм ээ. Би өөрөө найзуудыг гинт хэргийн улмаас алдсан, харамсалтай зарим нь өхөж, зарим нь шоронд орсон.
доо. Бид авилгалд идэгдсэн усад амьдарч байна. Юу гэж бидний хог хаягдл мэт үздэг. Тэнд миний найзууд байгаа тийм ээ. Миний гэрээр бүгд л орж гардаг байлаа. Одоо бүгд үхсэн. Бас шоронд явсан. Ээж минь үргэлжил бид буруу замаар орчихгүй гэдгээс найж байсан. Тэгээд л үргэлж биднийг харж хяндаг байлаа. Fabelo гэх ядуусын хороолон дотроо гайхалтай харилцаа холбоотой байсан. Мөн хинээс ч дутуугүй тэд бие биендээ анхаарал тавьдаг байлаа. Би буцаж ирээд Паулотой уулзах үед тэрний эхнэр болон хүүхдүүд байсан. Бид Паулог өөрийн ав ах шиг л үздэг байлаа. Пауло бол тэдний хөрш тэр Чарльзыг бусад хүүхдүүдтэй адил хөл бөмбөг тоглож чадахгүйг мэддэг байлаа. Харин тэр түүний ээжийг ятгахж Чарльзыг жижигцүүгийн бэлтгэл хийлэгдэг байв. Би бол тэр хоёр хүүгийн бараг л загалмаас эцэх нь тэд үнэхээр ирч хүчтэйгээч. Гэхдээ тэдний эцэг ихэд ямар ч мөнгө байгаагүй. Гэхдээ Чарльз ямар ч төлбөргүйгээр жижигцүүгээр хичээлэх гайхалтай боломжийг олгосон юм. Намайг 12 настай байхад жижигцүү намайг өөрийгөө нээж илрүүлэхэд тусалсан юм. Миний хийж дууссан зүйлүүдээс тис өөр. Өдөр бүр Пауло Чарльзыг жижигцүү бэлтгэл дээр авчирч эхэлсэн. Тэр хэлэхдээ бид нэг л өдөр заавал аврах болно. Тэгээд эцэг эхийгээ баярлуулах болно. Ердөө ганцхан сарын дараа Чарльз эхнийхээ учраанд ялалт байгуулж чадсан юм. Энэ бол миний унтлахын өрөө. Энд байгаа ихэнх зүйлүүдийг л миний тулаанаас олсон мөнгөөр худалдаж авч байлаа. Гэхдээ чамд Fabelo юу өгөн түүнийгээ буцаагаад авч чаддаг. Таныг жижигцүүгийн бэлтгэлд хүргэсэн хөрш. Тэр таны ялж байгааг харж чадаагүй гэсэн үнэн үү? Үгүй дээ, тэр намайг харж чадаагүй. Юу гэж хэлмээр юм дээ? 2 жилийн дараа Чарльзыг өдөр бүр жижигцүүгийн бэлтгэлд хүргэж өгдөг байсан Пауло ах нь буудуулж амь насаа алдсан байдаг. Тэр амь насаа алдсны дараа надад үнэхээр хүнд цохилт болсон. Тэр Чарльзын амьдралын оргил үеүүдийг харж чадаагүй байсаар амь насаа алдсан. Энэ эмгэнэлтэд сонсогдож байгаа хэдий ч ядуусын хороололд чимээгүй бөгөөд түгээмэл болдог зүйлүүдийн нэг. Өдөрт унтчаар хэд орчим алгын гинт хэргийн дуудлага ирдэг вэ? 4 юм уу 5 орчим. Жилд зөвхөн Рио хотод амиа алдсан хүмүүсийн тоо Америк нэгдсэн улсын дундаж үзүүлэлтээс 3 дахин илүү байсан гэж боддоо. Би чамд юу хэлж чадах вэ гэхээр одоогийн байдлаар би 35 хүний амь насанд хүрсэн. 35 гэсэн үү? Яг энэ үүмэн самууны хажуугаар Чарльз холимог тулаанд хөл тавьсан. Би яг 18 настай байхдаа холимог тулаанд хөл тавьсан. Би гадагшаа явж дивжин доторх тулаанд ялалт байгуулж бас UFC-тэй гэрээ байв. Тэр ердөө 21 настай байхдаа UFC-д орсон. Түүнээс өмнө нэг л залуу 21 настай байхдаа UFC холбоотой гэрээ байгуулсан байдаг. Тэр бол John Jones. Би үүнийг маш сайн сандаг. UFC-тэй гэрээ байгуулж байхад аав минь надтай хамт байсан. Нүдэн нулимсаар дүүрчихсэн. Би хизээч мартдаггүй юм. Сэтгэл минь маш их хөдөлж байсан. Би гарын үсэг зурсны дараа аав минь надад хэлэхдээ миний хүү чадлаа. Энд хүрэхэд амархан гихтээ чи тэмцэж үлдэхэд маш хэцүү шүү гэж хэлсэн. The new generation of great Brazilian fighters. Here is Charles Oliveira. Чарльз Оливера UFC холбоонд ороод тун амжилттай явж байсан хэдий ч түүний аавын хэлсэн үг биелэлээ олсон юм. Тэр удалгүй ялагдал хүлээж эхэлсэн байдаг. Ялагдал хүлээж эхэлсэн. Би яг хаана шилтгэн юм бэ? Энэ таны оюун ухаанд хичнээн их түүх учруулыг та төсөөлөд үзтээ. UFC холбоонд уналтанд орж байгаа тулаанчдын нийтлэг зүйл бол жингээ хасч доод жин рүүгээ шилжин тулгалтах явдал байлаа. Чарльз 180 паундаас эхлээд 155 паунд хүртэл жингээ хасч тухайн жинд Кобой Сиронид ялагдал хүлээсний дараа 145 паунд руу дахин хассан юм. 35 паунд гэдэг бол маш том жингийн зүрх. Миний жингээ хасч байгаа нь ээжэд нь найз төрүүлж хийсэн. Би тухайн үедээ л туранхаа байсан. Гэхдээ дахиад 66 кг руу хасна гэж боддоо. Би үргэлжил тулалдна, үргэлжил өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулдаг байлаа. Дулааны өмнө зөв цагт зөв жингээ хасна гэдэг маш их хүч чармаалт шаардсан мөн хөлс урсгасан ажил байдаг. Жингээ хасахдаа бараг л биеийнхээ бүх шингэнийг гаргадаг байсан гэсэн үнэн үү? Тийм ээ, тухайн цаг үед жингээ нэх хасдаггүй байсан. Заримдаа миний жин доош мунчхан. Яагаад тэгдэг байсан юм бол энэ үнэхээр түүхтэй. Чарльз 2014 онд 4 чудаа жиндээ орж чадаагүй юм. Учир нь жингээ том муу хасч байсан. 66 кг-д тэрний тулааны рекорд 7 ялалт, 5 ялагдал, 1 ялагдлынхаа дараа маш хүнд байдалд орсон. Миний амьдрал ингээд л хөдөлж чадахгүй хэвээр үлдэх юм шиг бодогдож байлаа. Тухайн үед үнэхээр хүнд цаг үе байсан. Миний санаж байгаагаар би бүтэн бие скан хийлгэж байхад миний гар болон хөлийг боочсон, өөрийгөө хянах боломжгүй болчихсон. Би хөдөлчлөө, тийм ээ хөдөлж байна гэдэл үгэлж гарсан. Би тэн зогсож байхдаа өөрийнхөө чигчүү хуруу хөдөлгөж чадсан. Тэгээ тун удалгүй миний хөл хөдөлж эхэлсэн. Чарльз бэлтгэл сургуультандаа эргэн орж дахин өрсөлдөж эхэлсэн. Тэр өөрийн жиндээ эргэн ирж дулаан хийж эхэлсэн байна. Удалгүй дахин Пол Филдерт ялагдлыг хүлээв. Яг тэр жил түүний охин хорвоод мэндэлсэн.
Мэдээж тулаанчид ялагдлаасаа олон зүйлийг суралцсан байдаг. Эцэг их нь түүний төлөө золиослсон бүх зүйлүүд гээд л Маш олон зүйл давхцсан он жилүүд болж хувирсан. би ялагдлаасаа суралцсан, бас хөгжсөн. Одоо би хангалттай хэмжээнд хөдөлмөрлөж байна. Яг тэр цаг үед Бразилийн ард иргэдийн дарангуйлал хүчирхийлэл, авилгалын хэргийг шийдвэрлэж чадахгүй байсан ба Ард иргэд улс төрийн хараат бус Jair Bolsonaro сонгосон юм. Jair Bolsonaro гэмт хэргийг багасгах гэсэн амлалтыг ард түмэнд өгсөн юм. Бидний санааг зовоож байгаа зүйл бол ард түмний аюулгүй байдал юм. Арми офицер байсан тэрээр цэргийн дарангууллыг магтаж байсан. Гэмт хэрэгтнүүд гудамжинд үхэлцгийх болно яг л Жом шиг тийм л байх ёстой. Чи өмнөхөөсөө илүү зэвсэг худалдаж авсан уу? Тийм эхийг авсан учраас энд дайны үр амьсгал нэмэгдэж байна. Миний гол зорилго бол ядуусын хорооллын хүмүүс хэн бэ гэдгийг харуулах. Тэд хэн дээр ч гიშихгүйгээр хэн болж болдгийг харуулах. Чиний төлөө бүх хэцүүгүрч чимээг хэн сонсох юм бэ? Чиний төлөө яг хэн цаг үрч чамайг ганцаардахад чин хэн цог байна? Чиний төлөө харанхуй гадуур чам руу инээд сонсох яг хэн бэ? Чиний төлөө би хүн болох журган болох гэж хороод өрөөгүй. Хиний чүнэс би хийснийг нь хийх гэж хүслээр нь байх гэж ороод ирээгүй. Хиний чүлэр би шавар шугаа туужиж гуйж суужиж барайд хүрээгүй. Хараад өрөө би бодод дугаар бохор нэгэн төлөөч хүмүүс намайг хүрээж юусоо өнгөрсөн амьдралдаа би өөрийнхөө төлөө мэд амьдсангүй. Уушгаа дүргэж огтэнцсангүй. Хуучнаа зүг гэж ажигласангүй. Уучлаар дүүрэн амьдсангүй. Орчлон таньж мэдчэнсангүй. Өөрийн хүмүүс цаг гаргасангүй. Нүдэндээ зодож харсангүй. Хэрвээ чи одоогийн дүүх юм бол хин чиний UFC холбооны авраг Хабиб Нурмагомедов албан ёсоор аврагын бүснээс зодог тайлж байгаагаа мэдэгдэв. Эцэст нь Чарльз Оливера аврагын бүсний төлөө Беллатор холбооны авраг асан Майкл Чандлерийн эсрэг тулаан хийх болсон юм. Миний бодлоор Чарльз бас үнэхээр өндөр чадвартай тулаанч. Би түүний хэд хэдэн гүйцэтгэлүүдийг харсан. Гэхдээ сул талууд ч бас харагдсан. Миний гэр бүл, миний баг хамт олон бид бүгдээрээ мөрөөдөлд минь анхаарч байна. 2021 онд Чарльз Оливера UFC холбооны 70 кг-ийн авраг болох болно. Бид цагдаагийн офицеруудыг гэмт хэрэгтний гарт өгч байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэд тэнд байж асуудлыг шийдвэрлэдэг. Тэд 10, 15 эсвэл 20-ороо өгөхөд байвал бид дараагийн цагдаа нар болон тэмцэлээ үргэлжлүүлэх болно. Тэд тушаалыг дүрм ёсоор дагаж мөрддөг. Хүмүүсээс айж хизээ өхөн гэж дургуун хүмүүстэйгээ цагийг өнгөрөөж хизээ өхөн гэж бусдынхаар байх ёстой юм бэ. Чи маргааш ч байхгүй болж мэдэн шүү дээ. Чиний төлөө амьдрах яг юм байна. Чиний төлөө үргэлж цог юм байна. The lightweight title is vacant. Will not be in 25 minutes. Чиний хэн сонсох яг юм байна. Чиний төлөө яг хэн цаг үрж байна. Чамайг ганцаардах чин хэн цог байна. Чиний төлөө харанхуй гадуур чам руу инээд сонсох яг юм байна. Төлөө би хүн болох журган болох журган би хийснийг нь хийх гэж хүслээр нь байх гэж ороод ирээгүй. High guard. Шав шугаар туужиж гуйж суужиж барайд хүрээгүй. Хараад өрөө би бодод дугаар бохор нэгэн төлөөч хүмүүс намайг хүрээж юусоо өнгөрсөн амьдралдаа би өөрийнхөө төлөө мэд амьдсангүй. Уушгаа дүргэж огтэнцсангүй. Хуучнаа зүг гэж ажигласангүй. Уучлаар дүүрэн амьдсангүй. Орчлон таньж мэдчэнсангүй. Өөрийн хүмүүс цаг гаргасангүй. Нүдэндээ зодож харсангүй. Хэрвээ чи одоогийн дүүх юм бол хин чиний төлөө энэ төлөх юм бэ? Хэрвээ чи одоогийн дүүх юм бол хураасан бодлогын хэлх юм бэ? Хэрвээ чи одоогийн дүүх юм бол хүмүүсийн бодлогын хамаатай юм бэ? Хэрвээ би одоогийн дүүх юм бол хүснэх нь бусдынхаа байхгүй тул хамаатад хизээ өгнө гэж хэнийг нэг хайж хизээ өгнө гэж хэнийг нэсэж хизээ өгнө гэж хүмүүстэй байж хизээ өгнө гэж хүмүүстэй найз хизээ өгнө гэж ууштай сууж хизээ өгнө гэж суултараа нууж хизээ өгнө гэж бусдын өмнө буруу тайшиг байх юм бэ? Чиний төлөө амьдрах яг юм байна. Чиний төлөө үргэлж цог юм байна. Чиний төлөө бүх хэцүүгүрч чимээг хэн сонсох яг юм байна. Амьдрал надад чи хинч биш гэж хэлж байсан. Гэхдээ харж бай. Өгшөө сонсож бай. Би бол дэлхийн авраг. Чиний төлөө харанхуй гадуур чам руу инээд
зогсох яг хэн бэ? Хиний төлөө төвчж байгаа хиний төлөө хичээж байгаа хиний төлөө тэмцэж хинээс болоод өвчж хиний нөлөөнд автаж байгаа бэ хиний төлөө яаж Бүгд өөрийн гэсэн мөрөөдөлтөй ядуусын хороолол тийм хүмүүсээр дүүрэн та нар бүгд миний түүхийг мэдэж авлаа. Эмч намайг хизээч хөл бөмбөг тоглож чадахгүй гэж хэлж байсан. Гэтэл би өнөөдөр дэлхийн авраг болчихсон байна. Дана White надад бүс зүүж өгч байх. Тэр мөчөд надад аав минь хэлж байсан үг санаанд орсон. Чи тэнд хүрэхэд амархан. Гэхдээ тэнд тисчүүлдэг маш хэцүү. Өнөөдөр Чарльз Оливера усан санд бяцхан охинтойгоо тоглож байна. Тэр усан сангийн ёроолд 3 үг бичээстэй байдаг. Favela бол амнигтэй. Ингээд та бүхэн хөл дээрээч босох боломжгүй гэж эмчин хэлж байсан залуу дэлхийн тулааны спортын супер од болон гялалцж байгааг харлаа. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр дэлхийн үндсэг болон бүр боломжууд байсаар л байдаг. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нь нэгддэг чамтай. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр үргэлж өөдрөг байгаараа мундаг залуусаа ингээд дараагийн дугаар хүртэл түр бай. Өдөр байхгүй болгож шалж байсан төвчин Маргаж байсан үе чин жаргаж байсан юм шиг Задлаж байсан дуудлага сахаж байсан гимшин Инээ чин нүглэг ахын чин загнах Дүүгэн чин инээ сүлжиг байж мэдээ Найзууд чин дуудах хайртайгаа муудах Хайжууд чин уурлах нь юу ч болсон билээ Хич хүүхдийг кааж хуурч чадахгүй Хитэг нүглийг тааш нууж болдоггүй Их цагтаа ирж явах цагтаа явна Давагдшгүй хүчин зүйлийг туулж гарахгүй Залуунасаа дуус зүтгэх хурааж магадгүй Залуу минь бүх цагийг хурааж чадахгүй